Эрхэм хүндэт үзэгчдээ та бүхнийхээ энэ өдрийн Түмэн амар амгалан айлтгах мэндчлээ. Манай Зөвхөн Мөнх Өсөө аялал нэвтрүүлэг маань энэ удаа 50 дахь дугаараа та бүхэндээ хүргэж байгаа юм лээ. Монгол улсын төрийн шагналд Зундын хангал хөгжмийн зохиолчийн бүтээсэн зарим дууны бүтээлээр энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид бэлтгэн хүргэж байна. Энэ сайхан нэвтрүүлгийн 50 дахь дугаарт оролцож байгаадаа би маш их баяртай байна. Энэ бол манай ард түмний үзэх, сонсох дуртай ахмадуудыгаа хойч үдээ одоо танилцуулах, тэр сайхан дуу хуурыг хойш үдээ өвлүүлэхэд онцгой ач холбогдолтой нэвтрэл гэж би боддгийн. Тэгээд Зундын хангал гэдэг бол 1948 онд Улаанбаатар хотод төрсөн хүчтэй 4 сарын 27 төрсөн өдөр нь байдаг. Тэр сайхан Эрдэнэлэг гэж Москвагийн хөгжмийн сургуульд өссөн маань анхны төгөл хурц мэрэгжлийн төгөл хурцын нэг. Тэгээд нэг дүүн байна. Ураалын хөгжмийн сургуульд өссөн Хийш хармейстер оюун. Тэгээд нэг дүүн одоо манай соёл эрдэнийн одоо манай нэртэй хөгжимчин гитарчин хөгжмийн сурч зун дээр гэл ингээд эдийн бүгдээр сайхан урдгийн гэрүүлээ л дээ. Тэгээд манай хангалтууд багасаа урлагтай амьдралаа холбосон угаасаа авьяастай хөвгт. Бүр 13 4 настай байхасаа барилгачийн соёлын ордны цохор хөгжим бөмбөрчин хийж байсан. За тэргээд хөгжим мужийн дунд сургуульд ассистент гэж одоо туслах гшаар ажиллаж байсан. Тэгээд дараагаар нь Алматад сургуульд явсан юм. Тэгээд Алматад явахдаа ганцхан жил суралцаад тэндээсээ Ураалын хөгжмийн сургуулийг Гибалины удирдлагын дор хөгжмийн зохиолч мэргэжлэр төгссөн манай мэргэжлийн хөгжмийн зохиолч ийм сайхан хүн байгаа юм да. Айлан дуулдаг чиний минь хоолотой Хадилха мөнгөр уянгадан ганганаа Хадаг нүдний сормол шиг дэвээ Хадаг тавдээгүр шогод боцнаа Амраг мэй чи Дууны бүтээлээр бас гэж уран бүтээлийнхээ гарааг бол эхэлсэн. 1960-аад оны дунд шүү дээ. Өөрөө мэргэжлийн сургуульд яваагүй байсан үедээ хэдэн сайхан дуугаа зохиосон. Эний анхных нь Аяны шууд 1966 онд зохиогоод Аражиг орын санд 68 онд бичүүлсэн байдгийг. Төмөр дуучны дуулсан тэр өнг, айс, стил, донж, мэдрэмж. Тэгэд тэр хүний бас өөрийн гэсэн нөгөө өвөрмөц соёл. Энэ бүхэн бас энэ хангал хөгжмийн зохиолчийн бүтээлийн гүйцэтгэл дээр бол бас тийм тод шин салхийг бол бий болгож өгсөн болов уу гэж ингэж анзаардаг. Хэв шинжин чинь дуулаачийн илэрхийлж шин байсан. Энэ Аяны шууд гэдэг дуу бол хэм хэмнэлийн хувьд ч гэсэн эрхлэгээний хувьд ч гэсэн бас их өөрчлөлт хийж орж ирсэн дуу манай нийтийн дууны төрөл. Төмөр дуучин маань Аяны шуудаас өмнө ер нь дуу дуулж гарч ирж ирсэн юм болов. Тэр талаар мэдээлэл. Үгүй ёстой. Тэгэхээр анхны бүтээл. Хөгжмийн зохиолч дуучин хоёрын хувьд бол анхны бүтээл болж гарч ирсэн байна. Тэгээд Яруу найргийн хувьд ч гэсэн энэ дээр манайхан бас их буруу дуулаад идэг чинь. Амраг минь чи минь гэж дуулаад идэг. Гэтэл энэ чинь амраг минь чи дуугаа дуулаач гэж байгаа. Энэ дууны шүлгийг зохиосон Дондог доржийн Даштандаг гэж юм байгаа. Энийг бол манай хүүхдийн нэр зохиолч Жамбын Даштандагтай усад бас андуураад идэгийм. Энэ Дондог доржийн Даштандаг гэдэг нь бол одоо Булган аймгийн одоогийн Хишиг өндөр сумд хуучнаар лавцах сум гэдэг байсан юм байлгүй дээ. Энэ сумд төрсөн 50-аад оны үед Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн ангид суралцж байсан. За мөн хойно нисэх хүчний сургууль сурч байсан. Ховдод ажиллаж байсан. Дорн говьд багшилж байсан. Одоо манай алдартай Балжирийн догмодын багш шүү дээ. Ийм сайхан хүн бол нэг олон дуу зохиогоогүй. Тэгээд Аяны шууд гэдэг энэ дуугаа зохиосон. Тэгээд Эрдэнэ үлгээ гэж тэр хөвсгөлд ажиллаж байсан Батмөнх нэг аялал хийсний тийм сайхан дуу санж сэрмдэг дуучин дуусан мэтчилэнгээр цөөхөн дуутай ийм хүнэлтэй. Тэгээд тэр үед чинь 4-5 даштандаг байсан байна. Тэрний нэг нь бол Дондог доржийн Даштандаг. Энэ өөр үгэн бол Аяны шууд гэдэг дууг зохиосон байна. За энэ дууг дуулж төмний хүртэл болгосон Хурлаатын төмөр гэж бас сонирхолтой амьдралын зам туулсан юм. Хурлаат гэдэг нь бол өөр Монголын бараг яс дуу байна. Тэгэд Америк улсаар дамжаад Монголд ирсэн. Монголд ирсний дараагаар төмөр төрсөн. Төмөрийн ээж нь Орос хүн. Тэгэхээр бараг Орос хүний
хүүхэд байх нь шүү дээ. Тийм болохоор тэр төмрийн чинь яг амьдрал, орчин, төрсөн одоо цус тэр мэдрэмж бол яхахгүй арай өөрөө тэр гадаад яманд ажиллаж байсан орчуулга хийж байсан тийм. Тэгэхээр энэ дуу бол тэр 60-аад оны дунд үед аяны шууд гэж манай нийтийн дунд их тийм өөрчлөлт хийж шинжилгээ хийж оржсэн энэ дуу дуусан дуучмал өөрөө өрмөс дуучин тэгээд илэрхийлэн энэ дээр бас сонь 60-аад оны дунд үед чинь одоо бидний дотны сайн мэдэх зөвлөлт толгойцсон шүү дээ. Тэнд ч нэг уянган жаз хөгжим нэлээд хөгжиж хэлж исэн. Энэ жаз хөгжмийн хэлбэр дээр бол энэ дуу бас их суурай тавьсан гэж бодож байгаа. Гэхдээ би энд бас хэлээд байгаа шүү дээ. Хангалтууд хуулаад суралцсан. Тэрийг сонсож авсан, шинжилгээ хийсэн. Ийм л дууг өнөөдөр би сонсох гэж тэгээд төмөр бол үнэхээр сайхан дуулсан та. Зэрэгдээ татах хацаа чингээ чихэн тоног сон элгэм доо сэтгэл чингээ моёнгтай сонсогно амраг Ер нь бол хамт ажиллаж исэн хоёр байлээ шүү дээ. Тий. Хөгжим бүжгийн дунд сургуульд тухай үе. Нэг нь бол бүжгийн концертмейстер ассистент юм ээ. Төмөр дуучин бол орчуулагчаар. Тухайн үед чинь зөвлөлтийн мэргэжилт маш ихээр байсан, олон байсан юм чи тэгээд тэгтээ сонирхолтой орчуулагчтай ч байна, орчуулагчгүй ч байна. Багш нь орсоор яриад хүүхдүүд монголоор яриад би энийг ойлгоод байдаг. Би нэг одоо л хараад баярлаж байна гэж хэлдэг тий. Тэрэн дээр бүжгийн орчуулагч хийжсэн төмөр. Зүгээр дууны хувьд нь харахад бол их өрмөц хэд хэдэн зүйлүүд бол анзаарч байна. Үг хэллэг. Энэ бол яалтчгүй тэр төмөр дуучны өөрийн хэлээр дамжиж гарч ирж байгаа учраас тэр хүн өөрөө орчуулагч гадны одоо соёлыг хамгийн түрүүн хүртэх боломжтой олон улсын харилцааны мэргэжлэлээр ажиллаж исэн учраас ийм учраас бас цоошин соёлын тийм уур амьсгалыг бүрдүүлэхэд ач холбогдолтой байсан болов уу гэж бодож байгаа. Нэг. Хоёрт бол хангал хөгжмийн зохиолчийн маань хувьд болохоор 14 наснаас эхлээд барилгачны соёлын орны бөмбөрчид бол ерөөсөө хэмнэлийн улсууд. Энэ хэмжээ, хэмнэл дээр бол асар их одоо тийм мэдрэмжтэй байж таарна. Зохиор хөгжмөр одоо эхэлсэн хүн учраас хөгжмөнтэй амьдралаа холбож ирсэн шүү дээ. Цааш тийм өөрийнх нь дан хөгжмийн томоохон бүтээлүүд дээр хүртэл зохиор хөгжим ямар үүрэгтэй яаж ганцхан жишээ 80 он зохиосон морин хор найрал хөгжмийн концепт найрал хөгжмийн зохиор хөгжмийн шуулгаар авсан шүү дээ. Тэгэхээр энэ зохиор хөгжмийн хэм хэмнэл хэмжээгээр одоо дамжуулаад дуун доторх байж байгаа хэмнэл тэгээд хэмжээнд дээр тэр нөгөө бидний онлын хэлээр бол полиметр гэж ярьдаг. Тий, холимог. Яг холимог гэх үү? Одоо дотор талдаа маш олон метрийн нууц далд юм сэтгэлгээ нууц овшиж байдаг. Тэрийг төрөл бүрийн янз бүрийн акцентуудаар энэ далд хэмнэлийг бол хаана хүчтэй байх уу тэр хүчлүүд акцентуудаар тийм ээ. Тэгээд ойлуудыг дотор талд нь нууцаар ингэж оруулж өгдөг. Тэгээ энэ талаар бас 25 дугаар сувг телевизийн дуу төрсөн түүх нэвтрүүлгээр бол Жанцнуур багш бол хэлсэн бил. Аяны шууд дууг бол 4-4 юм шиг мөртлөө 8-6 ч болж болдог. 4-4 ч болж болдог. Хэм хэмнэлийн хувьд бол ийм хувилбарыг бол сонгож авсан бүтээл байна гэж. За энэ талаас нь ингээд харах дээр энэ хэмнэл маань эргээд аялгауны нэг том эдис болох аялгатайгаа их ойр гарч ирж байгаа. Тэр аялгыг нь гүйцэтгэж байгаа төмөр дуучны өөрийнх нь хэлний яриа хэлний одоо аялгахтай ороод ирэхээр энд бол бүр цоошин юм болж байгаа. Нөгөө тал дээр яг энэ
60-аад оны дундуур тийм ээ 65 он тодруулж хэлбэл энэ хавцаа бол нөгөө Францт маань нөгөө алдарт Пол Мариагийн оркестр гэж одоо Амтны ертөнцийн дуудаг хөгжмийн эзэн шүү дээ. Энэ барууны 3 дахь тухайн үед бол 3 дахь орон гэж бид нэр ярьдаг байсан байх. Түүхээс харж байхад тийм тэмдэглэлүүд их үед. Ийм соёлын нөлөө бол дэлхийн өнцөг булан бүрт хаалттай хаалтгүй гэхгүй их гарч ирсэн. Оросд нөгөө Стиляги эс залуучууд гэдэг шиг тийм ээ. Яг ийм соёлыг бол мэдээллийн төвшөнд нь мэдрэхүйн төвшөнд нь хамгийн түрүүн хүртэж авах боломжтой хүн бол өөрийнх нь орчны хувьд ч тэр төмөр дуучин байсан байх гэж би тамгалж байхгүй юу. Тэгээд энэ 60-аад оны дунд үед дуун шинжилэлт хийхэд бол төмөр бас хажууд нь манай урлагийн эсрэг чимд дөрж байгаа. Зан дээр гихсэн цэцгээд бас их өвөрмөс орж ирж байсан. Бас их өвөрмөс орж ирсэн. Жанцнуур багшийн тэр ярилцлагаас харж авах тэр бас нэг зүйлийг энд дурдах ёстой юм байна гэж ойлгосон. Тэр нь бол энэ хөгжмийн найруулжуулга бол цоошин юм байна. Энэ түрүүний бидний ярьдаг нөгөө Пол Мариагийн оркестрийн жишээ, тэрний одоо нөлөөллүүд, одоо таны түрүү хэлж байсан Оросд гарч ирж байсан янз бүрийн одоо жазын урсгалууд нэг манад бол Страсимфон найрал хөгжим хэлбэрээр тийм ээ төлөвших ихний бас нэг үе шатуудад энэ бүтээлүүдийн найруулжуулгууд бол зүй ёсоор хамрагдах байх. Энд бас хангал хөгжмийн зохиолч тухайн үе дээр мэрэгжлийн хөгжмийн зохиолч болж амжаагүй байсан. Тэр үед бол алдартай нөгөө Чойватер багшийн бас нөлөө байсан юм шиг. Тийм. Багшийн сургууль олон жил багшилсан сайхан төгөлдөр хөгжмийн зохиолч байсан шүү. Хормистер хүн шүү дээ, тийм. Хормистер хүн. Тэгээд тэр хүний хөгжмийн найруулжуулгын зөвлөгөөнүүд байсан байна гэж ингэж ухаарсан. Гэх мэтлэн ийм олон хүчин зүйлийн нөлөөнд дор энэ дууны урлагт бол ийм шинжил хийсэн анхны бүтээлээрээ л ингэж гарч ирж байна. За ингээд манай хөгжмийн зохиолч Хангалван одоо дараагийн бидний одоо ярилцах дуу маань Нарт тэнгэрийн дор гэдэг ийм сайхан бүтээлээ. Бид нар бас л нөгөө л хоршлыг төмөр дуучны дууснаар сайн мэднэ. Эхлээд хоёулаа дуугаа сонсох уу? За тийш. За. Дээрээс цулай төнөн экнаран Оргон эрдэм сая лондранги хуи Одам өргөж өрөндрө соран ху Сен оргах бүрдэ очим харват мандаван Таван байдгийг хүнийг таныг бүгдийг өргөж төрүүлжээ найдвар дөрөн сэтгэл мэдсэн итгэлээ народ илгэр мөнхийн тавна хамгааля За хоёлаа дуугаа сонслоо. Тэгэд энэ Юндан самбуу гэж тухайн үед энэ Элдв учир кино театрт бол ажилладаг. Тухайн үеийн зарлал, киноны зарлал, афиш одоо бичиж гаргадаг. Тэгсэн мөртлөө бас сайхан бүтээлүүдтэй дууны яруу найрагт бол цөөнгөө бүтээл тойрож үлдээсэн юм байна. Бидэнд баясал төрн аз заяа дүүрэн байна, зүрхний айзам, зүрхэн дундаа шүтлээ, уянгийн дөрвөн улирал, ятаг минь, алтанхан гов минь, намрын салхи зэрэг шүлгийн дууны шүлгүүдтэй шүлгүүдийг бичсэн. За мөн хүүхдэд зориулсан дэлдэн туулаа, хүүхдүүдээ хүрээдэр тэмээтэй хүн зэрэг жүжигэн хөгжим зохиож бичсэн тийм. Тэрний бас одоо дууны шүлгүүдийг бас бичсэн. За хангал хөгжмийн зохиолчийн дүүн Зундар хөгжмийн зохиолчтой хамт
хамтарч сэтгэлийн жигүүр залуу насны үеийн зүрхний айз гэх мэт дуунуудыг хийж исэн хүн байна. Өөрөөс уран бүтээлч тэгээд хангалттай хамт дуу хийгээд 100 дартай хамт дуу хийгээд тийм ээ. Тэгэхээр энэ дотор нэг мэдрэмж байна шүү дээ тий хим хэлээд. Зүгээр нарт тэнгэрийн дор гэдэг дууг бол төмөр сайхан дуулсан. Яг нэг одоо төрний хэлдэг хэллэг тэр илэр хийлэд мэдрэмж бол энд арай өөр харагдаад байгаа байхгүй. Одоо бол Улсын филармоны ослооч Наранбаатар дуулж байгаа юм шүү дээ тий. Ер нь залуу дуучид хэлэхэд бол хуучны сайхан дуунуудыг дуулахдаа их зөв дуулах хэрэгтэй. Өөрчилж болно хим хэмлийн хувьд л өөрчилж байна. Гэхдээ бас их зөв дуулах хэрэгтэй юм да. Одоо энэ дэр нөгөө өөрийн чинь төрний хэлдэг полиметр тийм ээ. Тэрийг бол бас нэлээд сайн бодож ойлгож дуулах хэрэгтэй юм шүү. Далд байж байгаа полиметрийг ил метр бодоод бидний ярьж занснаар за таах гэж ярьдаг шүү дээ. Ухтуур таахтай болгоод дуусчаад байгаа ч. Гэтэл яг дуун дээрээ бол тэр нь нөгөө далд хэлбэрээрээ яваад зүгээр л тэгш 4/4. Тэгээ жил хуваасан байдалтай 4/4 метрт дуулаад явчихж байгаа байхгүй төмөр нь бол. Тийм ээ. Тэр нь дотор нь байж байгаа нөгөө за таахт шиг санагдаад байгаа юм нь полиметр хэлбэрээр тэр тэгш юм метр дотроо нууц байдлаар агуулгадаад явчих. Энэ бол тэр болгон хөгжмийн зохиолчд байхгүй шинж. Байхгүй. 4/4 тэгшин мөртөө яг полиметр шиг харагдана чинь хөгжмийн зохиолчийн бас нэг мэдрэмж өөр авьяас байхгүй юу? Тийм нэг илэрхийлэл гаргаж байгаа. Энийг бол дуучин бол мэдэрч зөв дуулж байгаа тийм ээ. Энэ метрийн сэтгэлгээтэй холбоотой дуулах тал дээр гүйцэтгэл дээр ч өөрчлөлт орно. Яалчгүй нөгөө хөгжмийн зохиолчийн өөрийнх нь их бүтээлийн үүдэл санаа бол тэр чигтээ байхгүй болж байна гэсэн үг шүү. Тэгэхээр энэ метрийн байгууламжууд тэгээд энэ аялгын энэ нарийн тогтолцоо маань өөрөө дууны аялгуу хөгжмийг бүтээх эд эсүүдийг одоо бүрэлдүүлж систем болгож бүрэлдүүлэх тэр гол боловсруулалт маань одоо тэн дээр л явж идэг учраас энэ аль болохоор илүү их бүтээлтэй их сайн ажиллаж ямар байна. Маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Бүтээлтэйгээ бол их сайхан дуулсан байна. Зүгээр яг зарим алдаагүй уран бүтээл юм байхгүй шүү дээ. Баг зэргийн алдаа энэ төр байлихад бол сайхан дуулсан байна. Ер нь бол сайханч дуучин их тийм хөдөлмөрч маш их зүтгэлтэй уран бүтээлийнхээ төлөө бол ер нь надад нэг юм бодол үүдэж шүү дээ. Одоо хуучны бүтээлүүдийг орчин үед болгож ингэж дуулж шүү дээ, тийм ээ. Тэрэн дээр найруулга хийж болно, хим химлээ юу жоохон хурдан төргөө өөрчилж болно. Болж игэл хүний бүтээл рүү нэг өөрчилж халдмааргүй байгаа юм шүү. Захирлыг өөрчилж болохгүй. Өөрчлөх цөөн тохиолдлууд. Тухайн их бүтээлч буюу их бүтээлчийн өвийг залгамжилж эрхийн эзэмшээд авч явж байгаа өв залгамжлагч та одоо тохиролцох, зөвшөлдсөх тэн дээр зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн үг байж байгаа. Их бүтээлийг зөвхөн хуулбарлах байдлаар дахиж одоо үүсмэл бүтээл үүсгэлтэй. Тэгэхээр нэг зүйлийг нь хөгжмийн найралжуулаг хийж байгаа хүмүүс маань их бүтээлийнх нь найралжуулгыг их сайн сонсоосоо гэж. Тий, тэр метр хэлээд байгаа бидний полиметр хаана паузтай байна уу, хаана затаагттай байна уу, яаж хэлж байна уу, тийм ээ, энэ бол ямар зохирлуудыг хэрэглээд байна. Зохирл маань өөрөө бол их шгэлгээ буюу одоо ладтай тухайн бүтээлийн ладтай их хамгийн одоо холбоотой тэр ладаас л энэ зохирлч өөрөө бүтэж гарч ирж байгаа учраас тэр чи хамаагүй гоё сонсгож байгаа бүхнийг бол бас хэрэгжилж болдоггүй. Лад гэдэг маань ихшгийн ирэм биш үү? Ихшгэлгээ гэж бид нэр одоо нэрлэлээд яваад байгаа. Ийм нарийн асуудлууд бол байгаа. Дээрэс нь тэр найралжуулга дотор явж байгаа нөгөө л Пол Мариагийн оркестрч гэдэг юм уу. Тэр жазын нөлөөний цаа тал дээр тэр чи гоё дуурах гэж хийгээд байгаа юм биш ээ. Энэ ч өөрөө бас учир зүй холбоотой. Хаана утсан хөгжмийн бүрэлдэх хүн чавхтас номт зэмсгүүд ямар үүрэгтэйгээр оролцоод байгаа. Тэн дээр одоо зөвхөн дэвсгэр барьж орж байгаа юм уу? Эсвэл одоо ритмийг баяжуулж түүнийг одоо дэмжиж орж байгаа юм уу? Оролцох ёстой байна уу? Тэрийг хөгжмийн зохиолч яг яаж тооцоолж яв? Яг их бүтээл дээр. Эсвэл бүр контрапункт буюу одоо полифоны элемент байдлаар хөгжүүлж оруулж өгч. Тэ. Энэ бүгдийг их сайн бодож тунгааж өөрчлөе ч гэсэн тэр нарийн их зохиолчийн одоо гаргаж ирсэн санааг бол бас улс хуультай өөрчлөх шаардлага
байна л гэж тийм яг ер нь бол харах гэдэг юм. одоо уран бүтээл он цагийн уртад ингээд өөрчлөлтөөр шинжилгээдэл явдаг л да. Гэхдээ зохиогчийн тэр санаа, тэр бодол бодох хэрэгтэй тийм ээ. Тийм. Sodatun eknara Argıl verdim sayı dondran gikuyi Odan ordu çurundu sörünkü Sen orduk burde uçum horvat mandına Ahanda oni Atki morto şinge Aydan Намжаад таван байдгийг Хүнийг таныг бүгдийг өргүүлж төрүүлжээ Найдвар дөрөн сэтгэл мэдсэн итгэлээр Найрууд эдгэр мөнхийн тавна хамгааля Цагаан сэтгэл дотроо галдуултээ Хүний үсбит хүч дэлхий төсөн болохоор Ардогон амар тавин амьдралаараа Ариун цэнхэр тэнгэрийн дор жаргая Хүний хувьд өвөрмөц, зохиолын хувьд бол өвөрмөц. Энд бол хийж болох юм ураалын хөгжмийн их сурвалж суралцж байхдаа хөгжмийнхөө зохиомжийнхөө арга барилыг олж авчихсан юм а гэж хэлж болно. Яг гэвэл тэнд суралцж байхдаа тухайн үеийн зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын тэр арга барилыг хуулбарлах биш, суралцсан. Аваад тэгээ тэрнийг орчин үеийн Монголын одоо уламжлалт хөгжмөнтэй маш чадварлагаар хосуулж чадсан ийм хөгжим сэрж. Тэгээд тийм учраас манай хөгжмийн зохиолчд Ахмад агуу одоо Дамжсраг мөрдөрж гонч усмлаач байдаг юм тэгэл чойдог цэндорж дасцүгэл олон хүмүүс ч тийм энэ ахмадуудынхаа энэ хөгжмийн уламжлалыг одоо өргөжлүүлсэн дунд үеийнхний дунд манлайлж явдаг хөгжмийн зохиолчдын нэг үл яхахгүй зундан хангал. Ингээд энэ он цаг өнгөрөх тусам энэ ангал хөгжмийн зохиолчийн бүтээлүүд ингээд ерөөсөө хуучин биш дандаа л цоо шин юм шиг ингэж сонсгож байгааг бас нэг тийм нууцсан тэр даалд байж байгаа тухайн уран бүтээлчийн өөрийнх нь сэтгэлийн юм эрчим хүчний бас тийм нарийн уялдаа холбоо бас байдаг болов гэж ингэж бодогддгийг. Одоо үзэгчдэд зориулах дуу маань бол Сарны цэцэг гэдэг дуу баг. Тийм ээ. Энэ бол бас л 1960-аад оны дунд үед нэг дор хэдэн дуу зохиосон. Тэгээд 68 он дараа жигээрэн сандарсан дуунууд байгаа. Энэ дууны шүлгийг бичсэн хүмүүс бол Шовын Шажинбат гэж яруу наярч тэгээд их олон сайхан арманууд түүхэн арманууд бичсэн. Үүлэн заяа дуурийн сомнолыг бичсэн. Монголын араа зүгийн араажид утга зохиолын эхлэгчээр ажиллаж байсан. Тэгээд бидний эмчин засч залдаг алтардуулдаг тийм сэрхийн хүн байсан да. Тэгээд энэ Шовын Шажинбатын хүүхдийн дууч олон би энэ хангалын хэдэн дуун дээр бол их гоё шүлэг зохиосон юм хүн байгаамаа. Тэгээд энэ Сарны цэцэг гэдэг дууг манай төмөр дуулж
амьдруулсан одоо бид залуу дуучин бичвэрийн дуусаар сонсох юм. Тэгээд эхлээд хоёр дуушныхаа дуусныг харьцуулаад нэг сонсъё. За. Сараны нарнэгэрэ сатан мишэсэр байгаа сахан сарнажай салякамен туниген хридэ дервэхэ хаяратэ хөгжөн тогоцор байгаа хөрхөн сарнажай өнгөн салдакамен туник бүгэдэ За энэ хоёр дуушны харьцуултыг сонсоход бол гоё байна, тийм ээ. Тий. Төмөр дуусан, бичвэр бол яахгүй мэрэгжлийн төвшөнд их зүг дуусан байна. Тэгж Тэр байгаа ч. полиметр тэр одоо бидний затах тагас октур тагт. Аль Энийг нь бол алийг өгсөн байгаа их дуу гоё шүү дээ. дуусан. Тийм бэ. Энэ бичвэр их зүг дуусан байна гэж бодож байна. Дууны судалгаа ингэж хийж явах хэрэгтэй юм байна. Дууны судалгаа хийх дээр нөөц дээр л суурлна. Бэлэн баримтууд дээр. Нэгдүгээрт энэ бүтээлүүдийн эмхтгэлүүд байгаа. Ядаж аялгауны нотын маш зөв харж хэрэгтэй. Тэгээд тэр нотын ганцхан нотыг харах төдийгүй анхны Дууснаар дуулж бичүүлсэн хүний дуулсантай тэр нотыг харьцуулж харьцуулах юм. Яг анхны гэж байгаа хэлсэн миний бодлоор бол анх бичүүлэхэд бол яг хөгжмийн зохиолч нь Яг уран үнэ. бүтээлчний хажууд нь байж байгаа. Энд чинь ийм ингэж дуулах хэрэгтэй юм. Тэгээд энэ дээр зүг бэн энэ дээр алдаа тавьж яг засаад явчихдаг гэсэн учраас тэр нотыг анх тусан дуучинтай нь харьцуулаад тэрэн дээрээ судалгаа хийж өөрөө дуулах хэрэгтэй. Яг Шууд үнэ. судалгаа хийж дуулах. Энэ бол хамгийн сайн аргачлал болно. Яг ийм аргачлалыг бол манай бичвэ бас хийх гэж зорьсон байна. Тэгтээ яг төмөр шиг дуул гэсэн үг бол биш шүү. Биш тийм. Хүн болон өөрийн илэрхийлэлээр Тийм. зөвхөн зөв дуулах хэрэгтэй л би ярьж байгаа Тийм. юм. Тийм ээ. Шавын Шажинбат гэдэг Гоёлтай аймгийн уулан шүү дээ. Одоо Эс цас арман гэхлээр манай одоо бидний биднээс үеийнх хүмүүс бүгд мэдж байгаа. Тэгээд Улаанбаатар чуулганд тусан баун туртай заримгаас ахуулаад хичнээн хөөрхөн дуунуудыг ерөөсөө тэр тухайн үеийнхээ хүнийхээ нас сэтгэхүй бүрэнд их зориул зохиод их бодож хийдэг тийм сайхан уран бүтээлчтэй. Тэгээд сарны цэцэг гэдэг энэ дуунд нь бол манай хангад аялгаа хийж төмөр их сайхан дуулсан байна. Тэгээд төмрийг залгамжлаад бичвэ бас гоё дуулжээ гэж бодож байна да.
цэцгэн алжааж саяхмын түүнийг их бэжтэй сарна цэцгэн алжааж саяхмын түүнийг их бэжтэй саниг За сая бидний сонссон 3 дуу бол эхний маань энэ 3 дуу бол яалтчгүй нөгөө сайхан хоршил, төмөр дуучин, хангал хөгжмийн зохиолчин бүтээл. Тийм. Хамгийн эхний бүтээлүүд нь шүү. Эхний бүтээлүүд. За энэ дээр мэдээж бас нэмэгдээд өмнөх манай дугаараар орж исэн шинэ жилийн уян гэдэг. Яг энэ хоршил. Лоор одоо бас манай өмнөх нэвтрүүлэг дугаарт бас орж ирснийг манай үзэгчд бол сайн мэдж байгаа хаа. Шинэ оны уян гэдэг дуу байгаа. Дуучин төмрийн дуулснаар. Төмрийн дуулсан. Бидэнд уламжлалт 63 онд хийжсэн бичүүлсэн байгаа бах. Хин хангалын. Хангал. Дахиад нөгөө гайхалтай хангал маань. Дуу. Үг нь бол даш тандаггүйн шүлэг байна. Энийг шинээр Цэрэн чунт гэж залуу дуулсан байгаа. Хангалын хэдэн дуунууд билээ. Хангал бол олон дуу зохиогоогүй шүү дээ. Ер нь их олон дуу зохиогоогүй. Ер нь 20-30 дуу байд юм уу? Одоо бид нар ч бол 2-300 гэж яриа шүү дээ. Хангал бол тийм биш. Хангал чинь өөр хөгжим зохиол. Тэгэхээр хөгжмийн зохиолчдыг бол тоогоор төрлөөр дээр даран тавиад байдаг нэг тийм үнэлгээнүүд байдаг. Тэр бол бүр үндсээр буруу. Тэгэхээр хангалын тэр хийсэн хэдэн дуунууд бол өөрөө бие даасан шинжилүүд байгаа байхгүй юу? Тэрнийг төмрөөр дамжиж хийсэн. Төмрөөр дамжиж хийсэн. Одоо хэдүүлээ сонсцгоо. Алтарта баатруудын гавьяаг нүгсөрацай бордуудын ерөөдийг бэлгцээр шинэ оны уян гэрэмбэр шинэ оны уян гэгнэгэр сэвцэн үлээ салхны айсаар сэнсрэн бодраа сасны айцмар сэнгэцгээ гэж бүжицгээ гэж цогцолж байна зураж байна Сэнгэцгээ гэж бүжицгээ гэж цогцолж байна зураж байна. Би бас хуучин яг энэ дууг их сайн ажиглаагүй юм байна. Сая ингээд ажигласан чинь төмөр болоор хайхдаг хичээсэн юм байна. Бүр мэдчихэж байгаа. Дуурийн дуучин шиг болох гэж. Тийм ээ. Нэрэж өөрөөсөө гараад өөрийнх нь нөгөө нэг царигсан хоолой байхгүй болоод бүр шулуухан дуулж эхэлж штэ. Тийм учраас Цэрэн чунтад болохоор илүү их зохимжтой юм шиг сонсогдож. Тэгээд тэр чин төмөр өөрөөсөө гараад тэгээд хийчихсэн юм байна. Тухайн үедээ бол тэр хөгжмийн тэр нь бол их цоо шин. Цэрэн чунтын хувьд бол сайхан дуулсан байна. Жоохон болгоомжгол дуулсан санагдаад байна. Одоо нэг л баяр хөөр болоод байна л да. Гэтэ чи баяр хөөр гэдэг чинь нэг юмд уягдах хэрэгтэй ч нэг логик нэг юмд уягдах хэрэгтэй. Зохиогдсон цаг дээр нь очиж уншиж цаг дээр нь очиж сонсохыг хичээх хэрэгтэй юм шиг байна. Тэр төмрийн үед
очих хэрэгтэй. Яагаад ингэж дуулж юу гэж. Тий яагаад ингэж дуулж юу? Ямар сэтгэлгээ гаргаж юу? Сайхан дуулсан байна. Сайхан дуулсан байна. Тэгэл асуудал бол энэ рүү явж байна. Энэ бол одоо бас шинжилсэн дуу шүү дээ. Батуудын авья гөргсөөр хацай бордодын ёроди билэгцэр шиноны уян гэрэгдгэрэ шиноны уян бигнэрэ сэлцэн үлээ сайтны айсаар сэнсэн бодраа цасны айсмар зэнгицгэж хүчицгэж цогтож Juichen zaya kalzor zalo hosodin jarag digiveser sinoni oyun khujul tegor sinoni oyun khujum tegor selzun ude saikni aisar sensen bodra sasni aitmar sengitskege khujitskege zachtot За дараагийн дуу маань манай Хэлчин дайчдын тухай алдартай кино Суурган цэнхэр улс гэж энэ киноны дуу Нандин цэцэг дуучин маань доолж олны хүртэл болгож ирсэн. Киноныхаа тухайн кадрыг бол тухайн одоо дүрсний тэр мөчд бол маш тийм сэтгэл хөдлөм тийм дүр зураг үлдсэн байдгийг бид сайн санаж байна. 78 оны төгсгөлөөр гарсан. Өөрөөр хэлбэл халахлын ялтын 40 жилээс би гаргасан зориуд бэлтгэсэн кино шүү дээ. Дуусан дуучид Бурангийн Нандин цэцэг гэж. Аав нь хөгжим хийдэг, хөгжим засдаг, ах цогцойх нь бас хөгжим засдаг. Бууран мастер тий. Тэгээд Нандин цэцэг өөрөө бас хөгжим бүжгийн дунд суралцж байсан. Ер нь хамгийн олон киноны дуу дуусан хүн бол Нандин цэцэг юм шүү дээ. Өөрмөс тембертэй, өөрөө тийм сайхан уран бүтээлч ийм дуучин юм да Нандин цэцэг. Энэ дууны маань шүлгийг тухайн Суурган цэнхэр улс киноны найруулагч ар ажилласан. Ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар жигчсрэн найруулагч, алдарт найруулагч. Өөрөө шилгийг бас бичсэн ийм дуу байгаа. Жигчсрэн бол өөрөө найруулагч хүн. Гэхдээ дууны олон сайхан дууны шүлгийг зохиосон их мэдрэмжтэй мундаг хүн юм да. Найруулагч хүн гэснээс чигээ багш чинь ер нь зохиолч хүн юм байлээ шүү дээ. Зохиолч хүн. За тийм. Эхлээд ер нь өөрийнх нь хүсэл эрмэлзэл бол Горькийн сургууль зохиолч болох хүсэл эрмэлзэлтэй. Лодоо Дамбогоо дээр тухайн үед орж исэн юм бэл. Ингээд Лодоо Дамбогоо бол кино үйлдвэрт ажиллаулж байжгаад тэгээд зөвлөлт улсын тухайн үе нэршлэр бүх холбоотой кино урлагийн дээд сургуулийг кино зохиолч мэргэжлэр төгсөж ирсэн. 67-оос 92 онд Монгол кино үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч зэрэг ийм ажлыг эрхэлж исэн. 74-өөс 78 онд бас улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид бол багшилж байсан. Одоогоор бол энэ соён гэгэрүүлэх чиглэлээр бол асар олон ажлыг хийгээд ингээд явж байна. Энэ ажилласан хугацаанд бол зөвхөн кино найруулад байсангүй шүлэг бичлээ. Киноны маш том номнууд гаргалж тэгээд одоо давтахад гаргасан. Энэ бол манай үзэгчдээс сонирхогчдод ер нь нийтийн мэдлэгт бол асар хой нэмэр оруулсан гэж боддог тийм. Энэ Суурган цэнхэр улс киноны 6 авалтын үе дээр 11 сард болсон юм байна. 6 авалт нь. Тэгээд нэг өглөө усаад ирсэн чинь үүдийн цас тарцсан байж. Тэгэл эндээс үүдэл буцхангийн дуунаар ирсэн буурал намрын цагаан шинээр гэдэг энэ хэсэг орж ирсэн гэж ийм дуртгал болгож, дурсамж болгож үлдээсэн байна. Тэгээд жигчсрэн найруулагч бол ер нь хангал хөгжмийн зохиолчтой нэлээд уран бүтээлүүдтэй хамтарч ажилласан тийм. Энэ шалтгаан нь ямар учиртай вэ гэхээр өмнө мөрд орж байгаатай нөгөө анхны алхам энтергээд олон бүтээлүүд хийж исэн. Тэгэд нэг хангал хөгжмийн зохиолчийг Свердловск консерватори төгсгч жил нь мөрд орж байгаа дагуулж ирж жигчсрэн найруулагчтай танилцуулж ирсэн. Та хоёр гар нийлнэ. Цаашд бол хамт бүтээл хийж байгаарай гэж ингэж танилцуулж ирсэн гэдэг. Тийм бас сайхан дурсамж үлдсэн ба. Тэгэд энэ танилцсаны хэрэг гарч Суурган цэнхэр улс кинон дээр гар нээлж ажилласнаар
ажлынхаа хамтарсан ажлынхаа гарааг эхэлсэн байна. Уран бүтээлээ эхэлж байгаа гэж. Тийм байна. Сайн Кинон мэдж байна л да. сайхан, хөгжмөн сайхан, Тийм. энэ киноны дүрийг бүтээсэн хүмүүс сайхан Хүмүүс ч тийм. сайхан, Урдан гайсгтэн Эрдэнэчээр одоо улсын Тийм. гавьчин Бац цэцэг тэгээд тэр хөөрхөн цэрэг тоглодог хүүхдийн одоо манай юу Төмөр Баатар энэ тэгээд агуу сайхан усууд болсон. Ерөөсө ард түмний сэтгэлд бол их ойр. Хоёулаа дуугаа сонсгоо. За. Тэгээд энэ саяны хоёр дуучны дуулалтан дээр манай үзэгчид хэрвээ анзаарсан бол тэр хангалын одоо эхлэл хөгжим спилэн тий энийг яаж өгч гэнэ. А тэр дуучны ард талд явж байгаа хөгжим яг үндсэн аяа явах яаж энийг найруулж гэнэ. Энэ бол манай хөгжмийн зохиолчийн бас нэг өөрмөц Тий. онцлог шүү дээ. Тий энэ тал дээр манай сэрэ тодорхой ярина да. Нөгөө л олон хоолой бичлэгийн зохиомжийн арга техникүүдийг найралжуулга дотроо хөгжмийн зохиолч бол их бүтээл дотроо оролцсон байсан. Тэр нь байхгүй болчоор хангалын хөгжим гэхэд бол нэг л ихтгэл үнэмшил бага болчихж байна. Яг үндсэн аялгауул байна. Үндсэн аялгауул бол яг байгаа. Отгон жаргал сайхан дуулсан байна. Сайхан дуулсан. А зүгээр тэр арын одоо хөгжмийн найралжуулга дээр ирэхээр баялаг баймир байна, хангалын мормоор байна тийм ээ. Тий. Тэр хаана одоо нөгөө контрапунктын хоолоонууд хаана тэр найралжуулгыг ямар үүрэгтэйгээр яаж баяжуулаад яваад байгаа. Ямар дэм болоод байгаа. Дахилт бүрийн ард талд яг бүрэн төгсгөх тэр холбоосыг яаж бэлтгээд байна тийм ээ. Тэр нь найралжуулгын аргил хоолой дээр ямар онолтуудыг яаж өгöd байна. Ийм зүйлүүд бол энэ хөгжмийн зохиолч хангалын бүтээл дээр бол зайлшгүй яригдах учраас магадгүй энэ манай үзэгчдэд бит хоёрын яриа жоохон мэрэгжлийн юм шиг одоо тусчиж магадгүй. Гэхдээ хөгжмийн зохиолч хангалын бүтээл дээр бол энэ асуудлыг хөндөж ярихгүйгээр одоо тодруулж онцлогийн тодруулах хангал гэдэг хүний ертөнцийг гаргаж ирэх бол сайхан дуудаад өнгөрчин зүгээр хангал гэдэг хүний тэр хөгжмийн мэрэгжлийн тэр онцлог нь бол энэ дэр жоохон бүтгэж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр л энэ бүгдийг ярьж ижил хангал хөгжмийн зохиолчийн дууны бүтээлийн онцлогийг бид нэр тодорхойлж гаргаж ирэх боломжтой болно. Хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын их бүтээлчдийн ертөнцүүд бол их өөр штэ. Хоорондоо эрсдэс өөр ялгаатай. Ялангуяа хөгжмийн зохиолч хангал гон хувьд бол мэдрэмж нэмэх нь мэрэгжил. Энэ бол бүрэн цогцолсон. За авьяас үлэг бол мэдээж байгаа. Тэгэд тэнд мэдрэмж мэрэгжил хоёр бол бүрэн цогцолсон ийм онцгой уран бүтээлч гэж. Тийм хангалын тухай ярихаар зэрэг Жанснарутай ярьж исэн ярилцлага дандаа санаанд орж идэг. Одоо манай үзэгчид мэдчихэл байгаа. Хангал бол ер нь хэлсэн шүү дээ. Яг өнөөгийн Монголын одоо пентатоника Монголын хөгжмийг өрнөдийн сонгоцтой маш чадварлаг хослуулж чадсан гэж. Жанснарур надад нэг ингэж хэлсэн. Манай одоо мөрдөрж байгаа дамжсар ингээд манай Ахмад уран бүтээлчд бол дэлхийд дахинаа хөгжмөр Монгол хөгжмөр Монгол хэлээрээ ярьсан. Хангал бол Монгол хөгжмийг орчин үеийн хэлээр дэлхийн хэлээр ярьсан гэж. Өөрөөр хэлбэл хангалын хөгжимд бол дэлхийн тэр сонгодгуудын хамгийн шилмэл юмнууд бол орж ирсэн байна.
Гэхдээ Монгол хөгжим. Монгол шинжээ ерөөсөө алдаагүй. Зүгээр тэнд олон зууны даваад ирсэн. Өнөөдөр бид сонгод гэдэг байгаа хөгжмийн тэр шинж чанаруудыг, тэр гоё юмнуудыг өөрийнхөө хөгжмөөр маш сайн тусгаж авч чадсан байгаа байхгүй юу? Тэгвэл энэ бол ерөөсөө өрнөдийг дуурайгаад Монгол биш болчихлоо гэсэн үг биш шүү дээ. Сайн туршлагуудыг бол өөрийнхөө хөгжмийн уран бүтээлээр дамжуулаад маш оновчтой хэрглэж өөрийнхөө бүтээлийг хийж ирсэн ийм уран бүтээл. Тийм ч учраас хангалын хөгжмөр Монголын хөгжмийн урлаг дахин урагшаа шат агсан. Цаашлаад ер нь өнөө цагт болсон Монголын орчин цагийн хөгжмийн түүхийн үйлчлэлийн бүхэл бүтэн нэг үеийг хөгжмийн зохиолч хангалын бүтээлээр эхлүүлж тооцдог нь ч гэсэн бас ийм учир утгатай байж таарна. Ер нь орчин цагийн Монголын хөгжмийн дунд үеийн дөрв бүтээл шинжлэгч гэж үздэг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Хангалын их бол тийм. Юун дээр шинжлээд байгаа юм бэ гэхэл тэр хэлээд байгаа нь тэр Монгол хөгжмөн дээр л тэр дэлхийн одоо аль өнгөтэй үеийн юмнууд ингэж оруулж чадсан л байхгүй. Тийм ээ. За бидний сонсох дараагийн бүтээл. Бунтар найруулагчтай хамтарч хийсэн. Бунтар найруулагч өөрийнх нь найруулсан кино. Хөгжмийн зохиолч Хангалгүй маань энэ кинонд дээр хөгжмийн зохиолчоор бас хамтарч ажилласан бунтар найруулагчтай. Энэ бол ялчгүй алдартай Бадрууган дуучны маань дуулснаар олонний хүртэл бас алдартай нөгөө гэрлэж амжаагүй явна гэдэг киноны дуу байгаа маа. Хангалын юу юм да сүүлийн жилүүдээ бол дуу цөөхөн зохиосон. Яг киноны хөгжмийг аваад үзэхэд 1977 онд анх Дэгдийнхэн нас гэдэг киноны хөгжмийг зохиосон. Ээж та энийг хараач гэдэг. Одоо манай төгөлдөр хурц амин чимэг тоглосон шүү дээ гол дүрд нь. Одоо Америкт байгаа. Түүнээс хойш 12 жилийн дотор
13 киноны хөгжимсөх байсан. Их богино хугацаанд олон киноны хөгжимсөх байсан. Тэдгээрийн нэг нь бол яхад гэрлэж амжаагүй явна гэдэг энэ киноны хөгжим, сайхан хөгжим, энэ киноны бас л дөрүүдний ховорхондоо хөрлөөгөөс хавуулаад ингээл баццсан тоглосон. Тэгээ дууны шүлгийг бол Бунтургаа өөрөө бичсэн юм байна. Бунтургаа бичгтээ бол өөрөө гэргийдээ зориулж бичсэн гэж ярьдаг. Тэгээд энэ киноурлагийн дээд сургууль төгссөн алдартай найруулагч шүлгийг бичээд өөрөө найруулж олон ч кино найруулсан да. Бунтургаа одоо хүүн тэр шинэ үсгийн багчдад тоглодог үстэй тийм ээ. Сайн худам гэвэл тийм л дээ яалчгүй Бунтар найруулагч бол 1928 онд Говьалтай аймагт төрсэн ийм хүн юм байна. 58-аас 63 онд бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Монгол кино үйлдвэрт ерөнхий найруулагч, орлогч, дарга зэрэг одоо албан тушаалыг хашиж ирсэн. Бидний сайн мэддэг төгсгөл, нар хэвтсэн жил, их бүрдийн домог, давааны цаан даваа, гэрлэж амжаагүй явна, гайрд магнаа, газарчин, галын урсгал, ирж яваа цаг, тод магнаа, мөн нөгөө цэц магнаа. Энэ гурван тэгээ дандаа магнаа гард цэц тод магнаанууд зөвхөн тийм холбоо 93 сүрэн жугаан тийм сүрэн жугаан зохиолоор хийгдсэн. Ийм кинонуудыг бол найруулсан. Мөн өөрөө бас илбэгдээл далаад тусал нэмэр үүрийн цолмон зэрэг киноныхаа зохиолыг өөрөө бичсэн. Тэгэхээр бас зохиол бүтээл дээр ховорхон авьяас тий чис орж явсан ийм уран бүтээлч, сайхан уран бүтээлч. Хангал хөгжмийн зохиолчтой бол одоо энэ хийсэн кинонаас нь харж байхад бол лавл гэрэлж амжаагүй явна, галын урсгал гэдэг кинон дээр лав ажилласан болж таарч штэ. Бунтар найруулагч бол зохион, найруулна, өөрөө дууныхаа үгийг өчнө ер нь тэгээд манай тэр үеийн усуудын ямар ч тал талын авьяастай байсан бэ гэж одоо өнөөдөр ахмадуудаараа бахархаж суудаг штэ. Галын урсгал киноны чинь зохиолч бол Дамбын Төрөөт зохиолч байгаа тийм. Дамбын Төрөөт зохиолч тэн дээр бас англ хөгжмийн зохиолчийн дуу явдаг штэ. Иннэх тоолонд цэцгэстэл ирдэг гэдэг тэр дуу хаа. Тэр дуутай кино бол энэ галын урсгал бас л их өвөрмөц. Ерөөсөө хангалын хөгжим гэж хэлээгүй их шилхтэл бид нар энийг хангал хийсэн байна да гэж мэдшүүд Алтан хуугийн хөгжим хөтөлбөрөдөд орж ирэх жишээтэй. Энэ тэрний хөгжим хөтөлбөрийг хөгжмийн зохиолчлон өөрийн гэсэн бас нэг өвөрмөцтэй тэр их шиг ихшгэлгээний дотроо тэр зохиомж дотроо өөрийнхөө гарын үсгийг бол гүн одоо бичүүлдээдэг юм онцлогтой. Яг л энэ номоор нь хийж явсан хөгжмийн зохиолч бол хангал болж таарна. Цаг үе бүхний үзэгч сонсогч ерөөс орхиогууд бас энэ хангал хөгжмийн зохиолч бас лут чанар уран бүтээлч хүний бас байх ёстой. Хоёулаа дуугаа сонс. Урсан нутгийн үзэмчингээ анхаахан чамаа үзэгслэн болгожээ төрүүлсэн эхийн чин нам шингээ хонгорхон чамайг инхрийхэн болгожээ харах тоосон нүдэн дөримсөн харах тоосон зүрхэн хоногшоо хайртай болж чамдаа би хань жаргал харлаач надаа онгон зүрхний чин хайрыг амтлах гээ орчлоонд би төрсөн бачдээ онгон хайраач чамдаа нэгэ учрын залхын тавилан бачдээ чаргал амтлан бэлтэрэх сайхан нүдний чин хайрын харцыг шивтэх билбэждээ замбуян хорвог хамтдаа үлэх ханийн бүшиг чамдан амлая. Манай ууган бол
юу шүү дээ. Одоо найруулагч, дуучин, одоо циркт ч байсан, хөдөөч байсан, радио телевизийн дээд сургуулийг үүсгэн байгуулсан. Ер нь бол Монголын одоо урлаг, кино урлаг, энэ радио телевиз онцгой гавьяа байгуулсан манай ховрхон. Ер нь бол Бадарган удамчин бүгдээрээ л тийм шүү. Агуу хүмүүс. Тийм сайхан уран бүтээлч мань өөрөө гитартай дуусан, муугны дуусан олон дуу. Ард түмэн сэтгэл төрсөн уралд хандж орж ирсэн. Ийм сайхан бүтээлийг битсээ сонслоо доо. Тэгээд Дашнам сайхан уг нь уртын дуучин хүн шүү дээ Дашнам чинь. Тийм гэхдээ Дашнамд бас сэтгэлтэй дуулдаг сайхан дуучин да. Зөвхөн хөгжмийн арын найруулга хангал байна уугүй гэдэг л байна л да. Тий. Сая ингээд дуу сонсож явах дээр л нөгөө бит хоёрын эхний дуунаас ахуулаад ирсэн яриа эхлээл ирсэн яриа ингээд байнга л давтагдах шаардлагатай болж байна. Тийм. Энэ бүгдээс ингээд үзэхдээ хангал хөгжмийн зохиолчийн хувьд бол дууч хөгжмийн бүтээлч шүү гэдгийг дандаа тунхаглаж яваач. Илүү их хөгжмөлөг, хөгжмийн тэр найрлжуулга дээрээч хүртэл тэгж анхаарч маш их үнцэнтэй. Тэр дуу энгийн байсан ч гэсэн тэрний артал заавал нэг өгүүлэмжийг хөгжмийн бүтээл дуу хүртэл одоо хөгжмийн урлагийн өвгтэй бүтээл шүү гэдгийг зайлшгүй хэлж байна. Яг хангал шиг найруулахгүй байж болно. Гэхдээ хангалын найруулгаас дордуулахгүйгээр тэр хүний сэтгэлийг зөв гаргаж ирэх хэрэгтэй. Дуучин ч гэсэн яг одоо Бадарган шиг дуулдаг маа гэхэд илүү гарахгүй байх гэхэд тэр хүнээс өөрийн илэрхийл дээрээ ялгархаас биш муу дуулж болохгүй л гэж ингэж бодоод байгаа юм шүү дээ. Үнэн. Энэ кино эхлэхдээ яг энэ дууны одоо найрал хөгжмийн хувилбар явуулдаг. Маш эрчтэй. Мөр дуржгаан ганц замаас дутхааргүй ирчтэй болоход тэгэхээр тэн дээр ч ялгаагүй дуун дээр ч ялгаагүй үндсэн фактор хөгжмийг бүрдүүлж байгаа найрлжуулгыг бүрдүүлж байгаа факторууд нь яг л тэр байх ёстой юм аль дээр нь байдаг л та. Тэгэхээр тэрийг л өгүүлэх гээд байна. Миний хувьд бол тийм найрлж сайхан дуусан байна зүгээр. Сайхан дуусан байна. Манай Дашнам бас олон бүтээлүүдийг сэргээж дуулж шинээрч сайхан бүтээлүүдийг одоо хийж олон сонсогчдод одоо баярлуулж яваа тийм сайхан бүтээлч байгаа маа манай шив. Цааш ч гэсэн бас олон сайхан бүтээл хийхэд бидний бас энэ саяын ярианаас бас иш аваад тий өөрийнхөө бүтээл цаашд хийх бас бүтээл дээр бас тусгуул хэрэг болох болов гэж яриад байгаа шүү дээ. Авиас байгаас гадна мэдрэмж сэтгэл гэж нэг юм заашгүй хэрэгтэй. Дашны бодод бас сэтгэлтэй юм илэрхийлэх гэж оролдог юм сайхан дуучин гэж боддог юм. Үзэгсэлэн болгожээ төрөөсөн эхий нам шингээд танхилхан чамайг инхрийхэн болгожээ харах тусам нүдэндээ имсоо хайрлах тусам сэтгэл хоногшно хайртай болжээ чамдаа би ханийн жаргал хайрлаач надад онгон зүрхний чин
Очлоонд би төрсөн бачдээ Онгон хараа чамда нэгэ Учрын залхын тавилан бачдээ Чаргаламтлан бэлтрэх сайхан нүдний чинь Харин харцыг сэвтэх билбэждээ Замбуян хорвог хамтдан илэх Ханин бүшиг чамдан амлая Ярмаламтлан мэлтэрэх сайхан нүдний чинь Харин харцыг сэвтэх билбэждээ Замбуян хорвоо хамтдан илэх Ханин бүшиг чамдан амлая За дараагийн бүтээл маань Цэрэн Дэндвийн шүлгээр бичсэн Эхийн ариун сэтгэл гэдэг ийм дуу. Зарим их сурвалжууд, зарим ялангуяа энэ сүүлийн үед бол энэ Эхийн ариун сэтгэл гэдэг дуу бол Эхийн сэтгэл гэдэг ингээд товчлсон байдлаар бас нэлээд явсан билээ. Тэгэхээр энэ удаа бол бид нэр зориуд бас сануулж хэлэх нь зүйтэй. Нөгөө дууг нь өөрчилдуулахаас гадна бас нэрийг ингээд өөрчилж бас болохгүй шүү дээ. Тийм учраас энэ Эхийн алуу ёсоор бол Цэрэн Дэндвийн шүлэг хангалын хөгжин Эхийн ариун сэтгэл гэдэг ийм дуу юм байна. Энэ дуу бол алдартай дуучин Оюун Чимэг дуучин маань одоо дуулж 1983 онд Монголын радиогийн фондод бичүүлж үлдээсэн байт юм байна. Тий. Энэ Эхийн ариун сэтгэл гэдэг дууны шүлгийг зохиосон Осрын Цэрэн Дэндүү гэж хүн яг энэ дууг бичүүлж авах үед бол гадаад яамд ажиллаж байсан. Гадаад явдал яамны жоод очоор ажилласан. Тэгэхдээ энэ хүн бол авсруул төгссөн, Монгол Улсын их сурлыг ороогоор эдийн засгийн эдийн мэргэжлэр төгссөн. Тэгээд хэлийн чандад ажиллаж байсан. Ер нь бол тийм тал талын боловсралтай, мэдлэгтэй олон талтай ажил хийж исэн хүн юм билээ л дээ. Ер нь уран бүтээлээ бол 1977 онд алдарт тэрийн хошигшгал ардын жүжигчин манай 100-ны манлай хөгжмийн цогц Цусан Жумын мөрдөгчтэй хамтран зогсон Намрын өнгө. Аяргийн амтан чимчгсэн Ялтан намрын өнгө юм. Энэ сайхан дуугаар уран бүтээлээ хийсэн. Тэгээд одоо манай ардын сайн мэдх Тэмээ сүрийн говьч байдаг юм уу. Нэлийн хэдэн сайхан дуу зохиосон. Тэрний нэг нь бол одоо бидний сонсгож байгаа Эхийн ариун сэтгэл гэдэг энэ дуу. Энэ дууг дуусан дуучин бол Намсрын Оюун Чимэг. Манай Баян Монгол чуулгын гослооч одоо ч дуулж байгаа сайхан дуучин. Баян Монгол бол хоёр сайхан Оюун Чимэг дуучинтай. Нэг нь бол Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын уугуул Лувсангийн Оюун Чимэг гэж. Энэ Лувсангийн Оюун Чимэг манай чимэд орж байгаа бол 10 жилийн сурагч байхад нь гитартаа 15-аар үдээд дуулж ахтан олж авчирч ирсэн байхгүй. Тэгээд Намсрын Оюун Чимэг, Лувсангийн Оюун Чимэг гэж хоёр сайхан Оюун Чимэг дуучин байсны нэг нь бол энэ Эхийн ариун сэтгэл гэдэг энэ дуу дуулсан юм. Анх дуулсан дуучин. Тэгээд одоо ч гэсэн дууч маань дуулсаар л ард түмэнд бол бүр танилцсан сайхан дуучин шүү дээ. Сайн дуучин. Зохиогчийг манай дуучид бас янз бүрийн хэлэх юм. Иш Цэрэн Дэндүү гэж тавиад их юм. Осрын Цэрэн Дэндүү. Хөгжмийн зохиолч, яруу найрчин тэр өөрөөр хэлбэл одоо уран бүтээл дээр сайн судалгаа хийгээрэй гэдгийг би энэ дахин хэлмээр санагдаад байгаа байхгүй юу. За тэгээд дууны өгөн дээр ч гэсэн Эхийн ариун сэтгэл энэхэн дэлхийд ээжээс үнэтэй нь үгүй юм а гэж дуулдаг. Ээжээс үнэтэй алтч байхгүй, эрдэнэч байхгүй, юу ч байхгүй. Хамгийн үнэтэй нь бол гэтэл манайхан зарим нь ээжээс үнэтэй хүн үгүй гэж дуулаад байгаа байхгүй юу. Ер нь бол ээжээс үнэтэй хүн байхгүй шүү дээ. Тэгэхдээ ээжээс үнэтэй нь үгүй юм а. Юунаас ч ээж л үнэтэй гэдэг. Тэгээд ер нь нэг үсэг нэг үг алдахад л дууны агуулга бас өөрчлөгдөн. Тийм болохоор зөв судалгаа сайн хийгээсэй гэдэг бол одоо миний бодол энэ л дээ. Тэгээд энэ дууг бол олон сайхан дууч дуусан. Өнөөдөр бид найдан дөржин дууснаар сонсож байна. А энийг манай сайхан 3 маа гэж зүгт Дэлгэр маа, Оюун маа,
Болормай 3 бол их сайхан дуулсан. Гэх мэтчлэнгээр энэ өмнөх үеийн энэ мартагдах шахаж байгаа дуунуудыг ингээд өртөөчлөөд хойч үедээ уламжлуулад явж байгаа нь бол их сайхан юм. Зарим хүмүүс хэлдэг хуучин уран бүтээлийг хүний имийг дуулаад байна гэж үгүй юм л да. Энийг бас зайлшгүй хойч үедээ өвлүүлж явах хэрэгтэй, дамжуулж явах хэрэгтэй. Энэ бол бас нэг ёсны гавьяа юм шүү. Тийм ээ. Дуугаа сонсох байлаа. Найдан дөрж бас хөөрхөн дуучин тийм ээ. Хүний надад тэг санаж зөөлсөн сайхан хүмүүс гэж боддог би мэдэхгүй. Дуулахын хувьд бол их зөөлөн уянгын юмны учрыг олж их дуулдаг тийм сайхан дуучин да. Яг зөв ээжээс үнтэй нүгүйе гэдэг ээжээс үнтэй хүн үгүй ял гэж дуулж байгаа алдаа харагдаж байгаа. Тэгэд энэ дуу бол цэрэн дэндүү хангад өөр хамтар зохиогоогүй юм биш үү? Цог сэтгүүл дээрээс шүлгийг олоод тэгээд өөрөө аялгаа хийгээд би таны шүлэн чинь аялгаа хийсэн шүү гэж юм шилжсэн үсэн. Ер нь тийм үзэмжэл байдаг л да тий. Тэгээд энэ ч одоо Тэмийн сүргийн гов байна, Төрсөн нутаг байна, Эмчээ дуулъя гэл олон сайхан дуунуудын шүлгийг зохиосон ийм сайхан уран бүтээлчийн дүгнэлт бид сонсож байна да. Харин энэ дээр Найдан дорж маань зөөлөн тийм аятайхан хүмүүст ингэж их ойр. Тэгээд эрэгтэй хүн юм тий. Эрэгтэй хүн, эмэгтэй хүний тембрийн хувьд бол мэдээж ялгаатай. Ингэж дуулсан байгаа. Харин нэг тэр 2 дахь фраз дээр тухайлбар дээр паузтай их нот бол их дуучин бол паузтай шүү дээ. Бүэн дууны аяра шүнийг сэрээсэн. Болбораа үрдэ биш байхгүй. Болбораа үрдэ уурга шимүүлж гэдгийг Найдан доржийн хувилбар дээр болохоор төвшин гэдэг дээр таарч ин л дээ чинь. Төвшин ёсыг эрхэм болгон гэх тэгш дуулсан. Уул нь бол төвшин ёсыг эрхэм бол тэгэхгүй бол өмнөх тухайлбарын төгсгөл бүрэн дуусахгүй шүү дээ. Бүрэн дуусахгүй. Тэрийг гүйцэд барьсан тохиолдолд заавал нэг амьсгаа авах тухайлбарыг өгчөд гэж тухайлбар фраз мөр гэсэн үг шүү дээ. Эхний мөрийг дуусгаад тэр дунд нь амьсгаа аваад 2 дахь мөрийг авах. Тий. Пауз хүртэл хөгжим шүү дээ. Тий. Пауз хөгжим тий. Тий. Пауз хүртэл хөгжим. Намсар жуун хийдэг гэсэн 60-аад оны лекс концертын дээр ярьдаг гэсэн байхгүй юу? Энэ хөгжимч чинь зүгээр суугаад байгаа чинь чадахгүй дээ дургүйдээ биш. Энэ зогсгодог чинь хөгжим байхгүй юу? Гэтэл зэглээд хаан дуурах уу, хаан зогсох уу гэдэг чинь бүгд хөгжим байгаа. Тий. Тэгээд энийг бол манай уран бүтээлчд бол ер нь сайн мэдэж цаашдаа бүтээл дээр бол хандж явж ах хэрэгтэй санагддаг юм аа. Их сайхан дуулсан байна. Энийг хэлэх хэрэгтэй. Зүгээр яг тэр болгон хүн анзаарахгүй ч гэсэн зүгээр уран бүтээлчүүний хувьд мэрэгжлийн талаас нь ярих юм бол
тэр зовсос паузын тэр судалгаагийн тэр сайн авчид болж байл гэдгийг би зүгээр сануулж хэлж байгаа шүү дээ, тийм ээ? Үнэн. Тий. Оюутнуудаа бол ганцхан тэр сурч явах үед нь л багшлах биш. Ер нь амьдралынхын туршид нь зөв чиглүүлж, үлгэрлэж ингэж явж явахгүй бол болдгоо. Энэ бол ганцхан манад ингэж яригдж байгаа биш. Энэ дэлхийд даяараа л хөгжмийн урдлаг бол тасралтгүй багш шавын харилцаа бол нэг л үүссэн бол ингээл мөнхөд үргэлж идэг юм жамтай байдаг, тийм ээ? Тий. аяра шүнийг сэрээсээ боловраа үрдээ ургаа шимүж өсөксөн ээжийн аруун сэтгээ энэ хин дэлхийд хосгүй Худэ харуулсан төвшин ясыг эрхэм болгож сурсан ээжийн наруун сэтгээ энэ хин дэлхийд хосгүй мишээсэн үрээ хоотсон энхийг мөрөдөж мөнхийг үр ерөөсөн ээжийн наруун сэтгээ энэ хин дэлхийд хосгүй За бидний дараагийн дуу маань мөн алдарт жигжсүрэн найруулагчийн шүлэг бас өөрийнх нь одоо найруулсан кино. Нарны унаг гэж сайхан кино байдаг. 1984 оны бүтээлээ. Нарны унаг киноны дууг одоо бүгдээрээ сонсно. Энэ Нарны унаг киноны зохиолыг бол алдартай одоо зохиолч Доржин гармаа. Тийм ээ. Гармаагаан газар тэнгэр гэдэг туужаас идүүлсэн энэ кино
За кинон дээр одоо дуулж байгаа дуучин бол Буянбат гэж. Балгаарт дуулаачийн мэрэгжил эзэмссэн. Тий. Улсын филармоны Баян Монгол чуулгад бас дуучин байсан. Ийм хүн бага сайхан дуучин. Тэр киноны гол дүр туулж байгаа Буянбат нь өөрөө шүү дээ. Тэгээд гол ир дээр өөрөө гитартаа дуул яг тэр өөрөө дуулсан дуучин байхгүй тий. Тэгээд эстрадын дуулаач анги төгссөн. Софи хотын хөгжмийн их сургуулийг төгссөн. Тийм манай мэрэгжлийн цэцгэрэн доржийн Буянбат гэж тэгээд сайхан дуучин да. Тэгтээ олон дуу дуулаагүй маа. Ер нь бол олон дуу дуулаагүй тий. Тэгэд яг энэ дуу бол тэр киноны дүрсэнд үлдсэн тэр синхрон шиг тэр дуутайгаа тэр ихээрээ бол алдаршсан. Хүмүүст хүрсэн. Хангал хөгжмийн зохиолчийн хувьд энэ бүтээл бол нэг тийм энгийн юм шиг. Ерөөсөө гитарын утас татж байгаа л ингээд. Яг тэр нь ч тэр дүрээ тодотгох дараа нь энэ дуу бие даасан дууны уран бүтээл болоод үлдэхтэр тэр ихээр нь одоо бас хүмүүс хүсч хүлээж авдаг тэр нандин сэтгэлийн утсыг хөглсөн хэлбэртэй тийм энгийн байдлаар одоо бодож хийсэн ийм бүтээл юм байна гэж ингэж ойлгогдоод байдаг. Тэгээд энэ удаа бол манай Төмөр замын дуу үжгийн чуулгын гоцол дуучин соёлын тэргүүний ажилтан Отгон чимэг дуулж ин удаагийн нэвтрүүлэгт маань оролцож байгаа юм байна. Ингээд хоёр дуучныхаа эрхэн дуусныг харьцуулж сонсгоё. Отгон чимгийн дуусч харин хөгжмийн найруулганд нэлийн баялаг дуу. Тайхан хийгдсэн байна тийм ээ? Тий. Дууны яг их дээрээ бол эхний бадаг дээрээ паузгүй яваад хоёрдугаар бадаг дээрээ паузтай дуулцсан байгаа. Их бүтээл дээр. Отгон чимгийн хувьд бол бүгдийг яг адил паузтай болгоод дуулчихж байгаа. Синхрон бичлэг гэж бид нар ярьдаг. Яг кинонд зориулагдсан ихээрээ өөрийнх нь тэр тоглолтоор дамжуулаад дуулсан тэр бичлэг нь хүмүүст их хүрээд явцсан. Отгон чимгийн маань хувьд бол дүрстэй бүтээлээс салгаад концертны хэлбэр рүү дууны бүтээл байлгах талаас нь илүү хөгжүүлээд ингээд явах дээрээ хамгийн оновчтой гэсэн хоёр дахь бадаг дээр гарч ирсэн тэр хувилбар дээрээ тогтоод явжээ гэж ойлгогдоод байгаа. Зүрийн дашрамт хэлгээд отгон чимэг наран цогт хоёр чихтэй хоёр. Тий хоёулаа. Тэгэд энэ хоёр бас их асуудаг юм. Ер нь бас судлаад ах шиг байдаг юм. Тий уран бүтээлчдийг дууны тоо бас нэлийн асуу сургалж дуулдаг. Тэгэхээр ер нь бол хүн ярьж асууж суурчлах хэрэгтэй л тийм ээ. Тий. Отгон чимгийн хувьд бол бас би их айтайхан дуулчихъя гэж бодсон. Яг тэр эхний дээр пауз авсан. Бүгдээрээ паузтай л гэж бодсон баг. Магадгүй ноот нь тэмч байж болно шүү дээ. Тий. Би одоо ноотыг хараад болохоор хэлж мэдэхгүй. Түн айтайхан дуулсан байна гэж би бодож байгаа. Би ч гэсэн бас тэгж л бодож байна. Ер нь бол хамгийн зөв хувилбар нь бол хоёрдугаар бадаг дээр байж байгаа юм байна. Ноот нь ч бас тийм байж болох юм тийм ээ. Тийм учраас энэ хувилбар дээр нь тогтоод явчихъя гэд ингээ хөгжүүлсэн. Тэгэхээр энэ хараагүй шаарцсан байна л гэж ойлгох гэж шүү дээ. Бүтээлийнхээ их бүтээлтэй бол маш сайн танилцсан байна. Ийм оролдлого бол маш сайн бүтээлч оролдлого байж болох. Сайхан ч дуулсан байна. Тий.
бараа та надад юу шивнэ навчис чочоо та надад юу шивнэ настай чимэн сургаан юу надад та шивнэн дамжуулаа настай чимэн сургаан юу надад та шивнэн дамжуулаа намри бараа та надад юу шивнэ навчис чочоо та надад юу шивнэ 오나가나 너트기 민타냐 다야고 오인가 도태 가슴 무실도 오나가나 너트기 민타냐 다야고 오인가 도태 가슴 무실도 남리 봐라 다 나다 요시네 낙지스 쳤죠 다 나다 요시네 나스테지 밑서가 요기 나도 다시는 남조도 나스테지 밑서가 요기 따뜻한 쉬는 단조도 오나가나 너트기 밑타냐 나야도 오인가 도태 가슴 무시고 오인가 도태 가슴 무시고 Өнөөдөр бид төрийн шагнал төгжмөөс гарч зундын хангалын төвний сэтгэл төрсэн цөөхөрхөн хідэн дууг сонслоо. Ер нь бол их олон дуутай хүн биш л дээ. Тэгээд энэ хүн бол дуу зохиохоос гадна дан хөгжмийн бүтээл олныг зохиосон. За төгөлдөр хорийн 2 концерт, уран сэтгэмжид төгөлдөр хор зориулсан бүтээлүүдтэй 2 балетын хөгжим зохиосон. Эрдэнэсийн ус бол одоо Жамин дууган дэглэлтэр маш сайхан тийм балет болоод гарсан тийм ээ. Найруулгууд их хийсэн. Радио телевизэн чимэг хөгжмийг бол их хийсэн. Удирдгалуудыг хийсэн, гослол хөгжим хийсэн, жүжигний хөгжим хийсэн. Тэр дундаас одоо хийл найр хөгжим зориулсан концерт, чавц хөгжмийн дөрвөл Эрдэнэсийн ус балетын хөгжмөөр 1990 онд төрийн шагналыг хүртсэн. Ийм хөгжим зохиол. Тэгээд 20 дугаар зууны гайхамшиг гэж нэрлэгддэг Дмитрий Шостаковичийн дурсгал зориулсан одоо салхичуун гэдэг хөгжмийн аваад үзүүлсэн гэдэг эхлээл 90 тэмтэн гэлсэн. Орилж мөсөл саргаал дээд зүгтөөрөө дуусч штэ. Энэ хүн бол өөрийнх нь сэтгэл тийм ориглон. Тэр нь бол тийм сайхан хөгжим зохиолчийн дууны бүтээлийг сонслоод дан хөгжмийн бүтээлүүд би тэгээ одоо бас нэг зохиолыг би хэлмээр санагдгийн. Алтан намар хөгжмийн наадмаар тоглогдсон тэр Яманы бод гэж. Энэ даач энийг дуурахгүй Аражийн орон санд байдаг Яманы бод гэж энэ бүтээл бол үнэхээр сонирхолтой. Морин хорон дөрвөлөөр тоглоод хөөмийтэй тэр хөгжмийг сонсоход ерөөсөө унаарцсан нэг нартай өдөр тэ нэг нозоорс өдөр майхны хажууд тэгээ бод хийгээд нэг нарийнхан утаа ингээл дэше өрнж бүр нүдэнд харагдтал ингэж бичсэн. Мөрөн хор найрал хөгжмийн концертын өдөр чавс дээр цохор хөгжмийг оруулсан. Тэгэхээр энэ хөгжмийн зохиолч маань хамгийн анхны мэрэгжлийн цохор хөгжимчин байсан. Дараа нь маш сайн төгөлдөр ахын нөлөөч дээрд нөлгийн нөлөө тийм ээ. Тэгээд хөгжмийн зохиолч гэдэг энэ бүгдүүд нийлээд хангалаас юм гардаг. Ийм сайхан гайхалтай хөгжмийн зохиолч, шинжлэгч. Өөрөө хүний хувьд бол бас нэлээд өөрөөсөө шүү дээ адармаатай. Бүтээл нь бол яг өөрийнх нь аршинтай адилхан. Ийм хөгжмийн зохиолчийн бүтээлийг өнөөдөр сонслоо, сайхан дуунуудын сонслоо да. 13 киноны хөгжим бичсэн тэр дотор одоо тэр бидний үдсэн суурган цэнхэр уус, нарны явнага тийм ээ бэрж амжаагүй тэрэн дээр тань руу нүүж юм гэж нэг гоё кино байна шүү дээ тийм ээ. Энэ дээр тэр төсөлийн хөгжмөн дээр нь бол дуу хийсэн байж байгаа юм. Ер нь бол ингээл Хатанбаатар киноны тэр Магнусгтэй төвийг яаж найруулсан вэ? Нэгд ингээд бодоод тахлаа зэрэг хөгжим болгоно нэг өөр мөс онцлогтой. Тэр хүний сэтгэл төрсөн учраас энэ хэсэг тэр дуу хийсэн ба штэ. Тэгээ бас энэ зүйл хэлье гэж бодож байна л да. Сайхан уран бүтээлч гэрүүл
Хангал өөрөө ийм хөгжимсгөр. Хангалын хүү булган хөгжим мужгийн дунд сургуулийг төгссөн маш чадвартай төгөлгөрч ардын жүжигчин цолмын шав тэгээд бас л арай ихтгэжил хаваа хүмүүсийг үзүүлсэн сайхан жүжигэн хөгжимчдэг сайн төгөлгөр хөгжимсгөрж за биер нь бол бас хөгжимчин манай хангалын гэрээ бол Дашнамдын ягаан цэцэг гэж одоо Америкийн нэгдсэн улсад олон жил болчлоо да. Циркийн агаарын гимнастикч байсан хүн. Тэгээ одоо тэнд циркийн сургууль байгуулчаад ингээд байж. Ингээд ерөөсөө тэр дүүнэр нь эцэг ингээд бүгдээр уран бүтээлч энэ уран бүтээлч ерөөсөө уран бүтээлээд гарах хэрэгтэй тийм ээ. Ийм сайхан хөгжмийн зохиолчийг өнөөдөр би зүгээр сайхан киноны энэ сайхан дуунуудын сонсгоос гадна хангалын тухай эргэл дурсаж ярьж байгаад нь их баяртай. Төрийн шагнал авдаг тэр уран бүтээлийн хувьд бол нэг нь бол чавхтас төгжмийн дөрвөл. За энэ бол алдартай бас бүтээл. Оюутан багтаа бүтээсэн. Монголын хөгжмийн үндэсний сэтгэлгээг сонгодог зарчимтай одоо дүүцүүлж авчирч тавьсан ийм алхам хийсэн ийм бүтээлээ гэж. Энэ талаас нь бас манай алдартай судлаач доктор Дөрвөлжингийн оюун цэцэг судлаачийн маань Москвагийн их сургуулийн хөгжим судлаачаар төгсөхдөө бичсэн дипломын ажил дээр энэ бүтээл судлагдсан байдаг санагдаж байна. Хөгжмийн бүхэл төрөл дээр бүтээлээ төрөвсөн. Энэ дээр дуур л бичээгүй. Дуураас бүцэг бүгдээр нь төрөвсөн юм л. Дуур ер нь бас бичижсэн билээ. Гүйцээж болвол амжаагүй болтой юм билээ. Ийм сайхан уран бүтээлчийн одоо дуунуудаас өнөөдрийн нэвтрүүлэг маань бас ингэж төвөрлөгдөж хурж байна. Тэгээд энэ бас заавал нэр дурдах нэг бүтээл бол бас л төмөр ахсны одоо дуулж бас нөхөртэл болгосон хайрын хишг гэдэг. Ийм дуу бол бид нэр зориуд дурдах ёстой. Очирбат найрагчийн шүлгээр бичсэн хайрын хишг гэдэг дуу төмөр ахсны дуулснаар сонсцгоогоод энэ удаагийн дугаараа өндөрлөё. Очирбатын шүлгийн хайрын шиг дуугаар төгсөж штэ тийм ээ. Анх дуусан дуу чинь хайрын төмрийн дуусан. Гэхдээ надад нэг юм сонир санагдлаа. Энэ нэвтрүүлэг маань аавын тухай дуугаар эхэлдэг штэ. Тий. Очирбатын шүлэг. Тий. Тэгээд очирбатын зохиосон шүлгийн дуугаар төгсөж байна. Бас л их сонир. 50 дахь удаагийн нэвтрүүлэг маань ингэж төгсөж байгаа юм байна. Тэгээд 50 дахь удаагийн нэвтрүүлэгт оролцсондоо баяртай байна. Тэгээд бидний нэвтрүүлгийн анхаар үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.